За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бас дахиад төгжрөл. За энэ төгжрлийг ашиглаад тэгээд өөрт одоо бас их сонин санагдж байгаа. Бусдад бас садан байх тий. Ийм зүйлүүдийг бас яриад явж ий гэж бодож байгаа юм аа. За тэгэхэд ер нь одоо сүүлийн үед бол хүмүүс зүрх сэтгэлийн боловсрал гэж их ярих болсон байна л да. Зүрх сэтгэлийн боловсрал олгох тусгай хөтөлбөр гээл тий. Тэгээд тэр зүрх сэтгэлийн боловсрал гэж зөвхөн юу юм болоо гэд ингээд бас бодож байгаа. Тэгээ намайг лав хүүхэд байхад ийм зүрх сэтгэлийн боловсрал энтер гэж юм чинь баг байхгүй байсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд л энэ тухай ярьж ин л да. Одоо бодоход бүр амар байсан биз дээ. Би нөгөө одоо 10 жил ч юм уу сурагч байлаа. Тэгэл хөдөөгийн алс одоо хязгаар буйд нутаг тий. Улаанбаатар хотоос нэг 2000 орчим километрийн аслагдсан зүгээр нэг ийм сум, суурин ийм газар. Тэгээ энэ уул ус бол одоо ингээд хүний насан туршийн бахархал, насан туршдаа одоо энэ уул ус, нутаг усаараа бахархаж ингэж явах гол ийм үнэт зүйл байдаг юм байна гэдгийг одоо ингээд ойлгож байгаамаа. Тэгээд бид нарыг байхад тэр зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юм яригддаггүй байсан ямар учиртай байсан юм болоо гэд ингээд бодоод байхад манай одоо аав ээжүүд бол их айхтар хүмүүс үйж л дээ. Тэр хүмүүс дотор нь оруулж тэр нийгэм дотор нь оруулж ингэж хүүхдийг хүмүүжүүлдэг. Тэгээд тэр нутгийн ах эгч нар гэдэг ямар гоё юм бэ те. Нэг өөр юмсэг өөрийнхөө хүүхдэд зааж сургаж байгаа юм шиг зааж чиглүүлж ингэж явдаг. Тэр зан чанар тэр одоо нэг ахын одоо бие биетэйгээ харилцаж байгаа тэр гоё харилцаа тий ийм бүх зүйлээс хүн болвол тэр зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйлийг бол амьдарч байгаа нийгмээсээ аж төрж байгаа тэр аж ахуйгаасаа ингэж олж авдсан юм байна гэдгийг. Ер нь хүн хүндлэх тухай за өөрийн бас үзэл бодол байлгахт хүний үзэл бодлыг хүндэтгэх тухай хүнийг гоё хайрлаж инэрх тухай зүйлийг зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юм болоо гэж бодоод байгаа юм би. Тэгээд илүү их одоо хүнд зөв талаас нь ингэж ярьж хэлж альва зүйлүүдийг ойлгуулдаг өөрөө ч бас тийм ойлголттой байх тухай юм болоо гэж. Тэгээ яагаад зүрх сэтгэлийн тухай боловсролын тухай ингээд яриад унваа гэж бас бодож магадгүй л дээ. Тэгээ би нэг айхтар зүйлийг бас нэг тийм том зүйлийг бас их бодож яваад идэг юм байна. Хаяа нэг нутагтаа бас очих шүү дээ. Тэгээ ер нь яг юу их гоё байдаг, нутагт очихоор яг юу гоё байдаг вэ гэдэг нэг юм асуулт байнга байдаг л да. Тэр нутаг усандаа очиод буцаж байгаа нь хамгийн гоё. Тэр бол бүр одоо гайхамшигтай зүйл байгаа байхгүй. Минийх лав нэг нутаг ус руу яваад нэг 7 ч юм уу 10 хоноод ирэхэд тэгээд энд ажил төрөл хийхэд өстой ажил бол нэг сарын хугацаанд бол өстой ямар ч асуудгүй ямар гоё амждаг гэж. Тэгэхээр энэ бол бас энэ төрсөн нутаг ус гэдэг бол бас юм айхтар гоё энергитэй юм байдаг юм байна гэж. За нөгөө талаас мэдээж нутаг оронд очлоо. Тэгэхээр нөгөө намайг хүүхэд ахгүй үед одоо хамт тий одоо намайг өсгөөс авахуулаад торних өсөх. Тэгэл энэ сургууль соёл төгсөх үеийг хүртэл мэддэг.
тэр ах эгч нар одоо тэр нутаг усанд амьдарч जैन. Тэгэл аж амьдралын тухай асууж जैन. Ажил хөдөлмөрийн тухай асууж जैन. Тэгээ энэ бүхэн болвол өөрөө хүний сэтгэлийн засал болж өгд юм болов гэж ингэж би хувьдаа бодож явдаг юм. Тэгээд ер нь яг бай би нутаг орондоо нэг жилд бол 1-2 удаа тогтмол ингэж явдаг. Энд бол бүр ийм тодорхой цаг зав гаргаж ингэж явдаг. Мэдээж одоо ажлын шаардлага гарвал бүрэл сайн. Ажлаа амжуулангаа одоо нутаг орноо зорино гэдэг бол сайхан хэрэг. Тэгээ би одоо сүүлийн үед видео ажлуудаа нэлээх очдог. Тэгээ ерөөс цаг зав гардаггүй. Ялангуяа ингээл камер ингээ барьцдаг. Тэгэхээр одоо нөгөө хүн амтантай их гоё чөлөөтэй сайхан мэндэлж чаддгүй. Тэгэл ингээл явдаг. Тэгээ завсар зайгаар нь мэндлээ. Намайг ойлгодог л доо нутгийнхан их гоё ойлгоно. Тэгээ бас уул усныхаа тухай ер нь бол уул усандаа төрсөн хүн бол уул усаа магтан дуулах ёстой гэж бодож байгаа. Бахархах ёстой тэр битгий хийл. Бүр омогших ёстой. Тэгээ тэрийг хүндэтгэх ёстой. Хүндэтгэх гэдэг гайхамшигтай. Би бол уул усанд очичоод их сүсгэлж одоо 400 800 хөст нь их сүсгэлж ингэж явах их дуртай. За дээрэс нь одоо энэ сүүлийн үед бас эмзэглэмээр сэдвэл болоод байгаа юм л да. Энэ нөгөө бидний үе чи үлгэр домог ярина гэдэг ч юм уу эсвэл одоо нутаг оронд болж исэн тэр амьд хууч ярианууд их одоо яригддаг байж ялангуяа одоо манай гэрт бол тэр чигээрээ тийм гоё амьд хууч их дэлгэгддэг байсан байгаамаа. Тэгээ тэр бүгдээс ингээл харахаар одоо ингээд энэ хүн хүнээ таних хүн хүнийхээ талаар илүү их мэдээлэл тэр хууч яриан дээрээс олж авах гэх мэт ийм гайхамшигтай зүйлүүдийг бол тэр хууч яриагаар дамжуулж одоо олгогддог байсан байна. За өнөөдөр би энэ зүрх сэтгэлийн боловсралтай холбоотой зүйлүүдтэй нэг хэсэг одоо ингээд ороо яваад байна шүү дээ тий. Энэ амьд хууч бол хүнийг бас тэр цаагаараа тэр ярьж байгаа юм нь мангар тийм энгийн боловч цаагаараа хүний тухай мэдээлэл өгч өгдөг. Энэ хүнлэг байхын тухай мэдээлэл өгч өгдөг. Хүн чанарын тухай мэдээлэл өгч өгдөг юм байна. Тэгээд би нэг ийм зүйл болсон юм. Одоо нэлээ олон жил өнгөрчлөө. Нутаг уснасаа гарах гээд оюутан болчоод төгсөөд тэгээд ингээд нутаг уснасаа одоо холдож байгаа байхгүй юу? Тэгээд гарах гээд. Тэгээд Улаанбаатар хотод л ирж амьдрах гэсэн санаа л да. Тэгээ яг Ховд аймагт чинь тэр болгон одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр бүр илбэг биш байгаа хэдэн цөөхөн тэгээ мэдээж тэр байгууллагатай ажиллаж үзсэн, ажилласан ингээд нэг хүн болвол их тийм том хүсэл мөрөөдөлтөй явах их сонирхолтой байдаг үе юм шиг байгаа. 20 тэр 4-5 насны үе юм уу те. Тэгээд нааша хөдлөхийн өмнө бол миний буурал аавын одоо амьдтай надад одоо хийж өгөх гээд ингээ бэлтцсэн гэрийн мод байсан л да. Тэгээд тэр намар уг нь хийх ёстой байсан чинь амжаагүй юм аа хөрхий. Тэгээд яг удаа ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрийгэ үргэлжлүүлээд би нэг гэр бүрийгээ дахтуу нар хамаатан саднуудаа цуглуулаа. Дээр нь миний хоёр авга ах байсан. Хоёр авга ах маань
яаж хийж байгаа л хөрхий минь надад тэр бүгдийг ингээ хийгээд өгцсөн. Тэгээд их халуухан зүйл болно л доо тэр нутгийн олонны чинь сэтгэл санаа шинэ гэрийн найр гэдэг чухам юусан билээ гэж. Тэгээ үнэхээр би нутгийн ах トゥ унаар хамаатан садан авгах нар миний нахцах гээд нохойжув гээд их айхтар хүн байдаг. Одоо шураг багт амьдрдаг. Тэр хүний нэг тийм нэг талдаа ийм эсхий ингээд суганда хийцэн. Нэг талдаа ингээд 5 литр сүү бэрцэн ингээд. Хөл жоохон мотоо ингээд алхаад ирж ийсэн надаа бүр үнэхээр ингээд насан туршид ингээд айхтар тийм гоё мэдрэмж төрүүлдэг байхгүй юу. За тэгээд тэр боллоо. Тэгээд ингээд энд ирэл хоосон гэрээ барайл тий. Хүний амьдрал чи яг тэгж л хэлдэм хэлээ. Тэгээд эхнэр маань одоо ажилд ороод би ч гэсэн ажиллаа хийгээл. Тэгэл амьдрал ихэлсэн дээ. За тэгээ хүн чи ер нь би тийм байсан уу, ер нь яасан хүн чи байгаа амьдралаасаа бас авах яг шаардлагатай юмнуудыг гүйцэд аваад ич чаддгүй юм билээ шүү дээ бас. Тэгээд гэрийн одоо жишээлбэл цалмын хосор яаж тавихыг мэдэхгүй байсан өрх гэр толгойлж хэлсэн байгаа юм би болвол тэгэл нутаг усныхаа ах эгч нарын дэмэнд нэг гэрээ босгож авсан да. Тэгээ тэрний дараа одоо нэг 2-3 жилийн дараа юу яасан? 2-3 жилийн дараа нэг намрын тийм гигэлгэн үдэш гээл ганцаараа байж байгаа гэрийнхээ тооноор ингээл тоон хараад байж ирсэн. Хитчих байхгүй юу те. Тэгээ надаа нэг тийм ханийгаач бас их одоо бид хоёр анхны хүүхдээ тэр үед үлгийдэд авцсан байсан юм байна. Тэгээд ингээл хамтдаа тэгээ би хамгийн гоё үнэт зүйл бол хүний зүрх сэтгэл гэж боддог. Тэгээд өвөө маань ингээд надад яаж хийж байгаад ингээ гэр бүрнэ гэдгсэн би тэрийг ямар ч байсан ингээд гэр орон болоод тэгээд тийм дотор нь амьдрч чинь гэдэг бол юутай зүршгүй гайхамшигтай зүйл гэж хөвдөө бодож явдаг. Тэгээд тэр орой бодож байгаад тэгээд нэг шүлэг салаанд буусан. Тэгээд тэр шүлгийг тухайн үед би цэцэрлэгийн багштай баярлалаа гэж дууны ая зохиогчтой хайрын улаан сарнаа, цагаан сарнаа гэд дууны ая зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. За Монголын цөөхөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын бол нэг ялтчихв. Мэждийн туяаг гайхалтай авьяаслаг ихчтэй танилцсан. Тэгээ би тэр цэцэрлэгийн багштай баярлалаа гэд цувралуудыг дархан Эрдэнэт гэд их олон газруудаар багш нарыг оролцуулж хийж явсан л да. Тэгээ энэ дуу цэцэрлэгийн багштай баярлалаа гэх тэр дуу болохоор юунд хийгдсэн юм бэлээ. Эрдэнэт хотод одоо цэцэрлэгийн дуу хөгжмийн багш байх үедээ тэр туяа гэд ихч маань хийж исэн ийм түүхтэй юм бэл. Тэгээд би тэр бүр анх зохиогч исэн цэцэрлэг энэ төр дээр нь очиж исэн. Тэгээд ингээд дууны тухайн нэвтрүүлэг хийж яваад тэгээд би нэг ийм хандаа гэдэг ийм шүлэг бичсэн юм аа. Тэгээд та энийг нэг дуу болох нь уу гэдэг ч юм уу юм болох нь нэг та хараад хаач гэдэг гисэн. Тэгсэн чинь үнэхээр одоо энэ бол бас дуу болж бүтээл болохоор ийм шүлэг байна гэж надад хэлж ирсэн. Тэгээд энэ дууга бүтээлэх гээд хандаа гэдэг дуу бүтээх их суурь нь явж байгаа. Тэгээд
хандаа дууны маань ерөнхий хөгжим ноот гараа надад төгөлдөр хууран дээр 2-3 удаа тоглосон л доо. Манай тэр үед би нэг On TV гэдэг телевизэд ажиллаж ирсэн. Манай жолооч ах Дэги наа чи их гоё дуу болж байгаа юм биш үү? Галсаа гэл надад байнга тэгдэг. Их гоё урам өгөн л доо манай Дэги ах. Тэгээд би тэгэхэд явж байгаа ямар уран бүтээлчээр дуулуулах вэ гэ. Тэгээд Монгол Улсын нөгөө ардын жүжигч одоогийн Батцөх байгаар дуулуулахаар болоод бид хоёр туяа гिच би тэгэхэд хамт очижсэн. Очоод тэгээд энэ дуугаа ийм аялгаутай ийм дуугаа хөгжмийн найруулга энэ төр санжаа гэдэг хүн дээр хийчихсэн санагдтыг. Тэр хүн чинь бас нэг дуу хөгжмийн багш тухай. Тэгээд энэ хандаа гэдэг дуу гарч ирсэн. Тэгээд миний одоо энэ уран бүтээлийн энэ хандаа гэдэг дууны сэтэл бол манай математикийн багш их ухаантай хүн байсан 10 жилийн. Тэр хүн бол хүний амьдралын хань гэдэг бол амьдралын бараг 90 гаруй хувь байдаг гэж ярих дуртай хүн байсан санагддаг. Найс нөхөр гэдэг бол одоо тэрний дараа бас ихэнх хувийг эзэлнэ гэж. Тэгээ ийм сайхан хантай учирч сайхан үр хөвгтүүдтэй болж дээр нь миний нэг гол бодж явдаг үнэт зүйл байдаг юм. Миний буурал аавын надад бэлдэж өгсөн тэр гал голомтоос өнөөдөр миний амьдрал бас ийм сайхан үргэлжилж байгаад их баярлдаг. Тэгээ яалтчгүй тийм 88 үнэтэй тоон нь үлээ та намайг өртөмн өргөсөн багна нь үлээ та гэж үнэхээр ингэж дуулахгүй байхээ аргагүй. Ийм л зүйл байхгүй юу? Хүний хань гэдэг. Тэгээд одоо ингээд бид нэр ямар ч байсан хантайгаа энэ сайхан өргөө гэрээс буурал аавынхаа бэлдэж өгсөн энэ өргөө гэрээс сайхан гэртэй болж гэр орон дотроосоо бас сайхан уран бүтээлтэй болж үр хүүхдүүдтэй болж за ингээд бас нэг хотын амьдралын хэв маягаар ингээд бусдын адил ингэж явж байгаадаа их баяртай байдаг. Тэгээд миний одоо та бүхэндээ би тэр хандаг дууныхаа сая дахилтын мөрийг уншиж өглөө л дөө. Тэгээ манай нутагт бас та гэж нэг хүндэлдэг хүмүүс их байсан. Тэгээ би бүр зарим үед гайхдаг үл энэ ч одоо та гэдэг ямар учиртай болоо гэд. Тэгээ сүүлд л ойлгож байгаа. Гэр бүлийн хоёр хүн бинийгээ та гэх юм бол ялангуяа гэрийн эзнээ та гэхээр гэр бүл гэдэг их гоё гэрэлтэй гэгээтэй болд юм байна гэж. Одоо миний хамгийн сүүлд мэдж байгаагаар манай одоо 1-р багийн одоо өвгөн ах одоо талигаач болсон л доо. Гэлгээ ахын маань ихнэр өнөөгч маань хөрх юм. Дандаа та гэдэг байсныг би сандъя. Тэгээ тэр тийм гэр бүлийн гэрэл гэгээ уур амьсгал тэр аж амьдрал бол гайхамшигтай байдгийн байна л гэдгийг би их олон зүйл дээрээс ойлгож авсан л да. За ингээд та бүгдийнхээ өдрийн ажилд нь одоо амжилт хүсье. Магадгүй одоо би нэг зүйл бодоод байна л да. Довдоо тэ гэдэг ч юм одоо нутаг бүснийхээ эсвэл хин нэгэн жоо машинтайгаа хүрээд ирээ. Би тэндээс тийшээ явмаар байна. Тэгээд би нэг ийм зүйлийн тухай хойлоогоо ярилцаад ингээд явъя гэх юм бол би бол нээлттэй байгаа. Ялангуяа ийм сайхан дурсамж дуул бол сайхан ярьж явах их зүгээрээ гэж би бол хөдөө бодож байгаа юм. Тэгээд та бүхэн тийм байх юм бол би бол нээлттэй шүү. Тийм хүмүүсийг ч гэсэн бас сайхан ярилцаад одоо бид нар чинь их ярилцаж чаддгүй болчиход байгаа мó яагаад вэ? Тэгэл утсаар ярина, видео кол хийн тий. Тэндээс одоо ингээд цаашаа байхгүй болчиход байгаа. Тэгээд та бүхэндээ зориулаад өдрийг их сайхан өнгөрүүлээрэ гэд хандаа гэсэн сайхан бүтээлээ та бүхэндээ хүргье.
намраар тунах гэж зовлонго мартсан насараа гарах ухаан зүгэлсээ найнамин мунтилээ ханан мавилэка намай тэмин өргөсөн багнан билета жаргаж байна гэж зовлон зөөлөлсөн жаврлах байх гэж тавчийг нь бэхэлсэн чам юм хандаа гэж хорвотой ирсэн жаргах хургах амьдралын үндэс бэлээ найнамин мунтилээ ханан мавилэка намай тэмин өргөсөн багнан билета хайрлах сэтгэл гэж хамгаан зориулсан хандах итгэл гэж халамжаар ингэсэн намраар тунах гэж зовлонго мартсан насараа гарах гэж ухаан зүгэлсээ найнамин мунтилээ ханан мавилэка намай тэмин өргөсөн багнан билета найнамин мунтилээ ханан мавилэка намай тэмин өргөсөн багнан билета багнан билета